Хаан Синти түшсэн ухаанд хөгжин хатан. Их хаттын гайхамшигт түүх 100-100-ны мананд балархайтан замхарсан боловч уул мөрөн тэдэнтэй түмэн шижмээр холбогдсон газар нутаг улс үндэстэн бүхэнд оршингүй. Монголын Ихван гүрэн 1271-ээс 1368 он хүртэл 97 жил оршин тогтнохдоо өнөөгийн Аз твийн дийлэнх газар нутгийг эрхшээн захирсан түүхтэй. Монголын Ихван гүрний их хааны хатад эрх мэдлийн гол учгийг атгаж өвгүүдээ хаан Синтид үдэмжилж ордны зөрчил тэмцэл авгаа гүрний ирээдүйн хувь заяаг тодорхойлж байлаа. Яншан уулын ард талд Ихван улсын нийслэл Шандуу хот зэрэглээдэн харагдах бөгөөд униар манамтай тэнгэрт цагаан гантиг багнууд өнгийн чулуунуудтай үнэхээр сүр жагалантай харагдана. 100,000 гаруй хүн амтай энэ хотод тоошгүй олон сүм дуган, цэцэрлэгт хүрээлэн, зах дэлгүүр, гэр сууц оршин. Шандуу хот нь умардын нүүдэлчдийн соёл иргэншлийн бүс нутаг. Өмнөдийн газар тариалан эрхлэх Хятадын соёл иргэншлийн бүс нутгийн газар зүйн уулзвар болдог байлаа. Хүн ам ихээр төвлөрсөн хэсэг нь зах зээлийн годомж, хорог дууртан, эмэг зүйлт, шүрс сууд, толгойн гоёл, төмөн өнгө хосолсон хатгамал, шаазан эдлэл, зэр зэвсэг гээд нүд баясгам эд бараа, эзнээ хүлээн игний даран өрөөстэй харагдана. 1300 оны 3 дугаар сарын 1-нд саран шингэж наран мандсан тэр өдөр их хааны ордон уй гашууд автжээ. Эрдэм мэдлэг төгс арвч хямгч хөгжин хатан тэнгэрт одлоо. Хатан минь. Хатан минь. Биднийгээ дунд иргэн мэдлэг болтугай. Ээж минь. Хатан их минь. Ордон даяар чанд жаяг тогтоож, найр цэнгэл зохиохыг хатуу хориглжээ. Саарал бараан өдрүүд цаг, минут, секундээр тоологдож их хааны ордон амар амгалан гүн нойрсон. Хөгжин хатныг Монгол нутагт Алтан уургийн их хаадыг онголдог их хориг хэмээх газар оршуулжээ. Чимээгүй хөгжин хатан энд нойрсон. Хувлай хааны ордон үзэгсэлд гоо охтын хүлд дарагджээ. Мойр жимсний ширхэг шиг тормолцсон нүдтэй, морин цэргийн сэлэм шиг туйлдсан нуруутай, өнгө зүс, угсаа гарал, эрдэм мэдлэг төгсгээд энэ ертөнцийн түмэн цэцгэс нэгэнд орж уулжээ. Хаантан минь, таны талд нийцэх бүсгүйг хэлж болгоно. За яах вэ? Түр хадсныг. Хувлай хаан өөрийн хөвгүн Чингэмдээ гэргий болох бүсгүйг сонгох байсан ч түүний санаанд нийцэх бүсгүй энэ олон дотроос байсангүй. Энэ үед нэгэн өвгөн ноён хааны марцсан үгийг сануулгах ажээ. Хаантан минь, зүрхэлж танд өчиж болгосон болов уу? Та тэр нэг жил ангөрөө хийж явахдаа тал нутагт нэг охинтой дайралтаж энэ охиныг бэрээ болгосон айл өөдөлж дэмжихгүй гэж үгүй юм байна гэж хэлж байснаа санаж байна уу? Хэрв та болгоовоос охин хүнтэй гэрлээгүй учраа нийслэл залж авчиръя. Ийхүү цагийн сайныг саатан хүлээж, өдрийн сайныг өнжин хүлээж, хөгжин охиныг бэр буулгалаа. Хувлай хаан охиныг бэрээ болгосондоо сэтгэл хангалуун байв. Тэрээр түүнийг мэрэгэн эрдэмт бэ гэж магтана. Энэ нь чихий хоосон магтаал биш байлаа.
Тэр нэг жил Чингэн хүү эцэгтэй буруугаар ойлгогдсондоо уттал шаналж бие тийнхээ доройцоор хэвтэрд оржээ. Хувлаа хүү дээрээ очиход сүлдэж тамирсан Чингэн алтан уцаар нэгсэн дэвсгэр дээр хэвтэж байв. Чамин тансаг эд гоёл хэрэглэхийг жигшдэг хувлаа бэр хөгчин хатныг загнаж Би чамайг мэрэгэн гэж магтдаг. Гэтэл яагаад алтан удастай дэвсгэр дэвсв? Хаантан минь энэ дэвсгэрийг огт хэрэглэдэггүй. Харин одоо хаан хөвөн өвдөж чилээрхсэн тул үүнийг дэвссэн билээ гэж учирлав. Хувлаа хаан хариу хэлхийг хүссэнгүй гарч одлоо. Хөгчин хатан ганц хааны хүндлэлийг хүлээсэнгүй. Түүнийг ордонд ирсэн цагаас нь эхлэн ордны албатууд ноёд жанжтаас илүүтэй хүндэлж байран мэгч гэж дотомчлон дуудана. Гэвч одоо энэ хүндлэл хэн нэгний өчил мэд шуугтнан эсгэрхэн гаслантай. Хурц наран төөнөх зуны бөхчин өдөр эрэм талын дунд алгын чинээ бор гэр байна. Өдөржин ан гөрөө хийж ганцгаан милаасан морьтон ирэс цангаж өнөөх айлын гадаа ойртон очоод тэмээний ноос ээрч суугаа балчир охноос өөр хүн үзэгдсэнгүй. Айраг би юу? Айраг байгаа л та. Гэвч аав ээж эзгүй болохоор би танд айраг өгч чадахгүй гэж хорголжин бор нүдээ эргэлдүүлэн зогсон. Аян замд яваа хинч болов замд таарсан айлд очиход түүнийг найрсгаар ухтанд айлдаг нь нүүдэлчдийн онцгой зочломтгой зам юм. Тиймээс охин харамч авирлахыг хүссэнгүй. Аав ээж минь удахгүй ирнэ. Та нар түр хүлээж байхгүй юу гэж аргадангүй хэлжээ. Хувлаа хаан охины шийдэмгий зоримог занг хүндэлж найр тавьсан юм. Ингэж мөнх хөх тэнгэр тэднийг учруулсан билээ. Хөгчин хатан хээр талд нутаглах игэл нүүдэлчин айлын гинэн бяцхан охноос их төрийн сэнтий заларсан. Тэрээр өөрт заяасан ирэх мэдлээс гадна гагцгүй сайн ээж, халамжит хань, ухаант бэрийн үүргийг сайн гүйцэтгэж улс төрдөө их хувь нэмэр оруулсан төлөв даруй хатан байжээ. Хөгчин хатан бол 13-аас 14-р зууны үед Монголын түүхэндтэйгээ тухайн Азийн түүхэнд тодорч гарсан хамгийн хүчирхэг хатан байсан. Чингис хааны үр ачнаар 40 жилийн турш хоорондоо эрх мэдэл их хааны сэнтий голлох эрх мэдлийг булаацалдаж тэмцэлдэж байх үед хөгчин хатан бол эдгээр зөрчлийг арилгаж нэгдмэл их хааны засгийг байгуулахын төлөө маш хүчтэй тэмцсэн. Хоёрдугаарт түүний отгон хүү төмөр шинэ их хаан болсны дараа байр суурь төдийлөн бэхжээгүй хүчрхэг бус байсан учраас хүүгийнхаа улс төрийн эрх мэдэл байр суурийг бэхжүүлэхийн төлөө олон талтай арга хэмжээ авч ялангуяа Хятад, Солонгос, Монгол зэрэг ноёд түвшиндүүдийн зүгээс улс төрийн итгэл бишрлийн дэмжлэг авахын төлөө олон арга хэмжээ явуулсан байна. Үүний үрээр Юанус бол дараагийн 40-50 жилийн турш бол улс төрийн хувьд тогтвортой хүчрхэг байх үндсийг бол хөгчин хатан тавьсан. Хөгчин хатан яг тийм язгууртан гаралтай хэсэг нь бас тодорхой бус байдаг. Тухайн тэр язгуур хүний язгуур гарлыг маш их гол болгодог нийгэм цаг үед бол жирийн доод гаралтай эмэгтэй тухайн гүрний их хатан болно гэдэг бол маш хэцүү зүйл шүү дээ. Энэ бол хувь зайны сонь тохиолч юм шиг. Хэрвээ тэр хувлаа хаан хөгчин хатантай тааралдаг бол хөгчин охин их хатан болох байсан ч юм уу ч юм уу. Энэ бол их сонирхолтой түүх гэж төгчд үзэж сонирхдаг. Монгол хэмээх нэрийг дэлхийн түүхнээ хамгаалсан агваа их хатад 100 жилийг өртөөлөн өнөөгийн бидэн дээр айлчлан иржээ. Тэнгэр язгуурт гоо марал, эв нийтлийг эрхэмлэх чалуунгой их, төрийн их хижи өөлөө, ухаант бүрт үжин, ирэмгий дайчин мандуухай, мэргэн эрдэмт хөгчин хатан. Тэд цагийг эзэлсэн хүчрхэг эзэнт гүрний их хаадын сэнтийг түшиж, хорвоог донслогсон баатарлаг 90 зууны хөтөч болон мөнхөрч бидний дунд үрд мөх орших авэ.